эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх улсын хурлын тогтоолын төслийг санаачил засгийн газарт хүргүүлсэн байгаа. За энэ тогтоолын төслийн гол учир юу вэ гэхээр ер нь энэ эрүүл мэндийн даатгалын сангаа эртхэн аварьяа л гэсэн санаа. Өнөөдөр Монгол Ардын нам миний мэдхийн одоо маш олон санг дампууруулсан, тариалан дэмжих сан, жидүү сан гэдэг. Энэ эрүүл мэндийн даатгалын сан бол ер нь дампуурахад ойрхон байгаа. 2024 оны төгсгөлд 316 тэрбум төгрөгийн өртөө байсан. Энийг улсын төсвөөс одоо шийдсэн байгаа. Тэгэхээр бид энэ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг эрүүл мэндийн яамны харьяаллаас нэн яралтай гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. За 2012-оос 16 онд одоо миний би ажлын эсхийг 4 жил ахалсан. За энд бол засгийн газартай хамтраад, олон улсын байгууллагуудтай хамтраад, Азийн хөгжлийн сантай хамтраад бид намуудын төлөөлөлд ороод эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг батлуулсан. Энэ бол маш сайн хууль болсон. Гэтэл 2016 онд Монгол Ардын нам олонхоороо ялт байгуулсны дараа 17 онд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлснээр энэ бүх завхрал үүссэн юм аа. За сүүлийн үед бүр одоо авсан мэдээлэлээр 2022 онд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын доор байсан хяналтын хэлцээг татан буулгасан байна. За энээс хойш бол ерөөсөө ямар ч хяналтгүй болсон нөгөө авилга, хээл тахуул, хулгай, зэлгээ бүх юм бол одоо цэцгэлсэн байна. Энэ дээр бол бид нар эмч нарыг бол буруутгаагүй. Эмч нар бол ажиллаа хийгээд явж байгаа. За энд бол энэ хүмүүсийн өвчин зовлон дээр мөнгө хийдэг. Энэ даатгал төлөгчдийн мөнгөн дээр одоо ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүс энэ асуудлуудыг хийсэн байна. Тийм учраас бид цаашдаа энэ асуудлыг гаргуулахгүй тулд яаралтай эрүүл мэндийн яамны харьяанаас гаргаж бие даалгах ийм асуудлыг бол шийдэх гэж байгаа. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бол доороо 2 чухал функцтэй байдаг. Нэг нь өртгийг зөв тодорхойлдог. Гэтэл өнөөдөр өртгөөч зөв тодорхойлж чадахгүй байна. Хоёрдугаарт хяналтын систем байдаг. За энэ хяналтын систем бол өнөөдөр энэ хяналтын хилцээ байхгүй болгосноор өнөөдөр энийг хэн хянах юм? Тэгэхээр даатгал төлөгчдийн мөнгийг ингэж одоо үр ашиггүй зарцуулах ийм үе таалгыг бол нээж өгсөн байна. За хэд хэдэн сонгуулиар мөн одоо ашигласан энэ санг тийм ч аянлаг нь, ийм ч аянлаг нь уг нь бол даатгалын хуулинд хатуу зааж өгсөн байгаа. Энэ мөнгийг юун зарж болох уу, болохгүй вэ гэдгийг хатуу зааж өгсөн. Тийм учраас бид бол энэ асуудлыг одоо яаралтай өөрчлөхийн тулд энэ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг одоо тусад нь бие даалгаж гаргаж хэсэг хугацаанд бид нар энэ дээр маш сайн хариуцлагатай ажиллахгүй бол даатгуулагчдын мөнгө ингэж өрн таран одоо бий болох гэж байна.